та бүхнийхээ өнөөдрийн амар мэндийг айлтгах мэдчилье. Хан уул дүүргийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс хан уул дүүргийнхээ баялаг бүтээгчдийг дэмжих, олон нийтэд сурталчлан таниулах эрхэм зорилготой бүтээгч хан уул дүүргийн үйлдвэрлэгч нэвтрүүлгийн шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн дугаартаа бид хан уул дүүргийн баялаг бүтээгчдийн нэг энгийн эко байдлаар уламжлалт хоол хүнсээр биеийг эрүүлжүүлэх эрхэм зорилтын өмнөө тавин эмчилгээний бууз үйлдвэрлэл эрхлэж буй ариун цэцгийг ураад байна. Бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхээс өмнө эмийн ургамлын талаар судалгаа хийж патент авч уламжлалт эмчилгээний жорыг бүтээгдэхүүндээ нэмсэн төдийгүй малын дайвар бүтээгдэхүүнийг цэвэрлэн эмийн ургамлаар хамтлан эрүүл мэндийн бууз хийж байгаагаараа онцлогтой. 5 цул хэрэг хүмүүс цустай байдаг, цусгүй байдаг ч тийм 5 цулын зөвхөн ходоодны цусаар байжуулаад дотор нөгөө цул юмудаа хийгээд ургамал хийгээд ингээд байжуулж гардаг байхгүй. Бусад буузнаас юугаар ялгаатай гэхээр ургамалтайгаа ходоодны цусаар байжуулдгаараа бусад буузнаас ялгаатай юм аа. За сайн байцгаана уу? Намайг Ариун Цэцэг гэдэг Говьалтай аймгийн Төвөрг сумын харьяат энергийн багш, бариач, домж, зурхаач энэ чиглэлээр ажиллаад 18 дахь жилдээ явж байна. За манай өвөө болохоор Говьалтай аймгийн Төвөрг сумын цагаан хархимар гэдэг хүн байдаг. Бэг зөөж хүн байсан. Ээжийн аав нь ажийн унзад гэж хүн байсан. Аль тал нь болохоор дандаа нөгөө маарам тал хүмүүс байгаа байхгүй. Говьалтай аймгийн тонклоороо зууж исэн, тэгээ ургамлаар хүн имчилжсэн, хүнийг барьж исэн, малыг хадгаж исэн ийм хүмүүс байгаа даа. За энийг би одоо уламжлаад 18 дахь жилдээ явж байгаа. Удамдаа одоо энэ удмыг бас өргөжлүүлээ. Энэ хүний ажил хийж сайжрах бас нөгөө олон нийтэд хүргэе гэсэн зорилгоор би өөрөө удмын юм аваа явж байгаа гэсэн үг л дээ. Энэ ургамлын ингээд жижигхэн санскрит хэлээр бичсэн ном байдгийг. Тэр судар дээр одоо ийм ургамлаар хүнийг ингэж имчилнэ, хүнийг ингэж одоо юм хорлолыг алга болгоно, ингэж бичсэн байдгийг бид нар хэрэл дээр буулгаад орчуулад энийг одоо ард түмдээ төгөө явж байгаа гэсэн үг. Маш олон жил бодсон. Яаж одоо үг дээдсийнхэн энэ сайхан хийж явсан үүдийг би одоо олон түмд төгөөх вэ гэдэг олон жил бодсон л да. Тэгээ бодож байгаад нодлонгийн 11 сараас эхлээд зэрэгсээ энэ буузанд нь ургамлыг хийж бид нар төгөөх юм байна. Ургамлаар нь зараад хүмүүс ойлгохгүй тийм ээ. Яг баг авсан л та баг зэрэг авч ирсэн. А энийг би яаж олон түмэнд хөрөх вэ гэдгийг буудаар дамжуулах хөрөх юм ойлгоод жил гаргаад явж байгаа гэсэн үг. Эмчилгээний бууз гэж яагаад нэрлээд байна вэ гэхээр зэрэг одоо дайвар бүтээгдэхүүнээр манах дайвар бүтээгдэхүүн дотор ургамал хийгээд одоо хүмүүс гаргаж байгаагаа хүний биед хэрэгцээтэй зүйл учраас эмчилгээний зорилттой гэж нэрлээд байгаа. Яагаад эмчилгээний зорилттой гэж хэлээд байгаа юм гэхээр ургамлаар хамталж байгаараа босод буузнаас ялгаатай байгаа. За одоо нэмэлтээр одохоор бөөркийн мах котлет бас нэмж гаргаж байна. Цагаан сарын одоо ямар ч хамтлагчгүй эко бууз гаргаж байна. Үхрийн махтай, хоньны махтай бууз гаргаж байна. Малын нөгөө шимт хичээлийн хамгийн шимтэй зүйл нь сархиныг товчдог. Аян сархиныгийг бид нар сайхан угаагаад цэвэрлээд янзлаад дотор нь одоо нойр уучхаа буюу ходоодны ургамал хийгээд ингээ буузаар ингээ дамжуулж хүнд хөргөж байгаа. Малын хичээлийн хамгийн шимтэй зүйл нь салбан сархиныг товчдог. Тэгээд салбан сархиныг угаагаад цэвэрлээд дотор ургамал хийгээд тэг ингээ баяжуулж гарч байгаа салбан сархиныг гэж яаж. Энийг болохоор нойр уучхаа буюу ходоодны өөрчлөлт хүмүүс идэж хэрглэж байгаа. За мөн гүзээний бууз гэж гарч ийн. Гүзээний бууз болохоор бусад гүзээний буузаас юугаар ялгаатай юм бэ гэхээр бас ургамлаараа ялгаатай. Мөн бөөр буюу төрөөчх өндөгчний чиглэл, давсгын чиглэлд үйл ажиллагаанд доголдоод байгаа хүмүүс идэхэд маш нэм таатай байгаа. Манай гүзээний бууз болохоор нөгөө бас ургамлаараа ялгагдана. А энд болохоор нөгөө цэний үндэс болон бусад нөгөө хүний бөөрөнд хэрцээтэй ургамлуудыг хийдгээрээ бусад буузаас ялгаатай байх нэ. Бүхэл өөрийн гурилтай. За бас хамтлагч байхгүй. 5 цулын бууз болоход бусад буузнаас юугаар ялгаатай гэхээр ходоодны цусаар байжуулж байгаа. Малын ходоодны цусаар байжуулж байгаа. Малын ходоодны цусаар байжуулахаар яа гэм бэхээр хүний цусыг маш сайн цэвэрлж өгдөг, хүний цусны бүлгэнлийг сайн арилгаж өгдөг. Энийг өөрөө давуу талтай учраас тусгаалan ходоодны цусыг аваад бид нар байжуулан 5 цулын буузаа хийж байгаа. За мөн хоньны бууз хийж байгаа. Хоньны бууз нь болохоор тэмээн тавхаа буюу нөгөө хүний маш их хийдсэн хүний хийг дардаг тийм ургамлууд дотор хийж гаргаж байна. А мөн цагаан сараар болохоор ямар ч тийм амтлагчгүй бас бууз хийж байна. Одоо гадуур чинь янз янзын амтлагчтай буудууд маш их гарч байна. Энэ одоо амтлагчид хүний биед хортой юмаа гэж үзээд ямар ч амтлагчгүй зөвхөн саримс сангин хар перцээр амтлаад яг нөгөө үхрийн гуй буюу хоньны гуй дандаа цул махаа бид нар бууз гэж харгаж байна. Одоо бууз ингээд идэхэд хамгийн түрүүнд шүл гаргаж ийн шүл нь доороо тавган дээр ингээд тунаад үлдэхээр маш их тос гарч ийн. Тостой зүйл нь болохоор ямар нэгэн өөр юм хийсэн байгаа гэдэг хэлж байгаа. Яг тэр юу шүл нь яг л шүлөөрөө байж явах юм бол энэ бууз бол эко бууз маа гэдэг ялгарна. А тэрүүгээр манай бууз илүү их ялгаатай харагдана. За эмчилгээний буузанд орж буй эмийн ургамлыг хөвсгөл тайг эмийн сантай гэрээлэн авч яг зөв горимоор хадгалсан боловсруулсан эмийн ургамлуудыг найрлагын дагуу боловсруулах ажлыг уламжлалтын эмч нар хийж өгдөг байна. Махны үлдвэрс авдаг.
Яг шинжилгээний бичгтээ бүх стандартын дагуу шинжилгээний бичгтээ манай одоо энэ ажиллаж байгаа бүх хүмүүс шинжилгээний бичгтээ тэгээ гурил нь болохоор нөгөө Улаанбаатар гурилаас авдаг яг бас шинжилгээний бичгтээ тэгээ одоо нөгөө ургамал нь хүртэл нөгөө Хөвсгөл аймгийн тайгын эмийн сангаас бас авдаг стандартын дагуу хийсэн юм. Тэрнээс бас ургамал авдаг байхгүй дандаа стандартын дагуу. Харьцаа эмчилж болохоор нөгөө уламжилтын эмчтэр 10 хэд одоо энийг хийнэ гэдэг хийгдэх шүү байхгүй. Тэрүүгээр бид хамтлаа ямар ч хамтлагч хийхгүй. Саримс сонгоно хийгээд ургамал хийж байгаа тохиолдолд саримс сонгоно бага ордог. Эрт дээр үеэс эхлээд одоо нөгөө төрсөн хүндээ бид нөгөө гүзээний шүл өгчээсэн, хоньны шүл өгчээсэн те мөн бас бие муутай хүндээ дандаа хоньны шүл өгчээсэн. Яагаад дотор гидсний шүлд яагаад дотор одоо цол юмдаг өгөөд байсан бэхээр энэ малын гидсэн дээр маш их шим байна, маш их тижээлэг зүйлүүд байна, маш их нөгөө алдагдсан уургууд чинь тэндээд нөхөж авах боломжтой байна гэдгийг мэдсэн учраас монголчууд тэрийг мэддэг байсан байна. Одоо тэрийг мэдэхгүй байна. Одоо залуучууд болоод нөгөө гидсэн буузыг, гүзэн буузыг ямар үнэртэй мэж байгаа хүмүүс ингээд үнэрлж идэхгүй байна. Энэ бол маш муу талтай. Энийг одоо цаашаа боловсруулад ингээд олон түмэн түгээхэд бол бид нар энэ ажлыг хийж байгаа. Хамгийн гол нь энэ гидсэн төр маш их олон төрлийн амин дэмүүд, маш олон төрлийн одоо бидний өөрийнхөө эрдэс байцыг нөхөж чадахгүй эрдэс байцууд тэд нар байгаа учраас бид нар энийг төлхөө ашиглаж байгаа. Яг нь би одоо саяхан нэг юу асан юм бол нөгөө юуны сургуулийн нөгөө хоолны газар гэдэг шүү дээ. Хоолны газруудаар ганц хоёр газараа явж үзлээ л дээ. Энэ хоолны газруудад одоо багаас нь одоо гидсээр шүл хийж өгч байгаа чи гидсийн одоо 5 цулаар ингээ хоол хийж өгч байгаа чи энэ бол хүүхдийн дархлааг маш сайжруулт юм аа гэдэг хийж өгсөн. Одоо нөхдөд идэхгүй байна гэж лээ л да. Энийг багаас нь сурах хэрэгтэй байхгүй. Заавал энэ дотор ийм амин дэм байна шүү. Миний хүү энийг идвэл ийм өндөр болно шүү. Энийг идэх юм бол миний хүү ингээд хийшин тайлгддаг шүү. Багаас нь ингээ сурах юм бол манайхан идэн шүү дээ. Идэх байх гэж бодож байна. Одоо ягаад манай юу хусны хагаар байжуулсан сархины буузыг идсэн хүмүүс нойр уучгаа сайхан болчиход байна гэж ирж байгаа. Ягаад бөөрийн дутагдал орсон хүмүүс таны энэ ургамалтай бууз гэж миний бөөрийн дутагдал багассан байна гэж ирж байгаа юм. Ягаад цусна гэд хөл гарна гэж цусныг өгөхгүй болсон залуучууд ихэнх нь шүү дээ. Тэр хүмүүс таны гидсэн бууз гэсэн чинь нэр миний хөл гараа айгу сайхан боллоо гэж ирж шít. Энэ юу хэлээд байгаа юм гэхээр энэ 5 цулын шимтэр ийм их шим эрдэс байц байна гэж хэлж байгаа. Хойны бууз хоёр анзаар гарч байгаа. Хойны бууз нь болохоор нөгөө хүний хийг тайлдаг хойны бууз байна. Одоо энэ болохоор нөгөө захиалах бууз гарч байгаа. Цагаан сарын захиалах бууз гэж байгаа. Захиалах бууз болохоор зөвхөн саримс сонгоно хар фэсээр амталж байгаа. Энэ хойны буузыг ядаргаанд орсон хүмүүс авъя гэх юм бол дотор нь ургамлыг хийгээд эмчилгээний бууз болгож гаргаж байгаа. Ийм хоёр төрлийн хойны бууз. Энэ болохоор өхрийн гуйны цул махаар хийдэг. Зөвхөн хойны сүүлээр байжуулдаг, саримс сонгоно хийдэг. Өөр ямар нэг амтлагч хийдэггүйгээр бусад буузаас ялгаатай байх нэ. Өөрхөө мах нь бас ямар ч амтлагч байхгүй. Хүүхдэд ингээд өгөхөд маш гоё зөөлөн яг эко бүтээгдэхүүн байдаг. Ингээ хагас хэлээрээ нэг хэлээрээ савлгаатай байдаг. Гатлет хос гарч байгаа. Яг энэгээрээ ямар ч одоо хоолнд хийх боломжтой. Одоо манайх бол эмчилгээний бууз гэсэн пэйж хаягтай. Манай админ хүмүүс одоо захиалгыг нь аваад бидэрт хүргээд тэгээд ерөөхдөө бол эмчилгээний бууз гэсэн хаягаар дамжуулж одоо буузаа хөргөж нэгдүгээрт хоёрдугаарт сонгон хайрхан дүүрэгт 3 дэлгүүрт борлуулж байна. Хаан уул дүүрэгт 3 дэлгүүрт борлуулж байна. Шингэлтэй дүүрэгт бол 1 дэлгүүрт ажил одоо байж. Тэгээд бүх дүүргүүд дээр нэг ингээд хэд хэдэн дэлгүүрт болчих юм бол хүмүүс бол эрсдэлтэй байгаад байна. За ер нь бол хүүхэд залуучууд хөгшчүүд гэхгүйгээр ерөөсөө л энэ уламжлалт таргаа маш сайн хэрэглээч. Энэ эмийн ургамал бид нар ч өөрөө байгалийн бүтээгдэхүүн шүү дээ. Байгалийнхаа юмар хүмүүс маш хурдан бие организм сэргдэг маа гэдгийг л олон түмэнд хүрэх гээд яваад байгаа. Тийм учраас одоо та нар энэ бидний хийгээд байгаа эко буузыг болон одоо ургамлаар хамталж байгаа энэ буузыг одоо өөрийнхөө эрүүл мэндэд ашиг тустаагаар хэрэглэж жаншаашээ л гэж хэлээ да. Ийхүү өвөг дээдсийнхээ 70 довдос мэдлэг чадвар хийгээд өөрийн судалгаа туршлагаар хоолоор дамжуулан хүний эрүүл мэндийн төлөө үйл ажиллагаа явуулж буй танд болон танай хамт олонд ажлын өндөр амжилтыг хүсэн өрөөё.